Баярлалаа. Яваа юм бэ? Энэ 7 хоног монголчуудын маань хувьд төгшүүртийн одоо индекс нэмэгдсэн anxiety-тэй 7 хоног боллоо. Ер нь тэгээд сэтгэл төгшөлд бол цагаан сар хүртэл үргэлжлэхээр байх нягууртай ажиглагдаж байна. Бууз маань хөлдөх болов одоо ууц маань түүх ирчгүйтэй пиццад ирэх хооронд одоо автобус маань явчих юм болов энэ төр гэдэг те. 1 сая шилжүүлвэл 90 сая яг өх байгаа гэх. Төгшөх асуудал их байна да. Яаж яхад одоо сүүлийн 3 хоног тог тасарсангүй. Нэг л төгшүүртэй байна. За яг энэ тог яагаад тасрахгүй байна гэдэг. Цагаалаг те. Гиндүүлж байгаа яг гигзэгтэй үед таг гэж тасарч байгаа юм шиг санагдаад байна. Яг цагаан сараар буузаа тавьчихсан байсан чи тас. За яг одоо жочид маа лифтэнд гатсан байгаа юм чи тэгээд гарч ирж байгаа болох гэдэг. Зүгээр гихтэй биш те. Яг үнэ. Би хүүхэд байхдаа болоо штэ. Тог ирэхийг хүлээгээл дотроо тоолдог байсан байхгүй юу? За 10 хүртэл тоосоход яг 90 дахил ирдгүү байсан л да. Одоо тэгээд нас яваад ингэсэн чи одоо бас ингэ тогны мазохист юм бодолтой болчлоо л да. Юу гэхлээр штэ. За одоо 15 тоолол дасрандаа яг энэ яг дасарна гэхэд дасахгүй байгаа даа. Ингээ өдөөд байгаа байхгүй юу? Монгол хэлний хамгийн урт үгийг юу гэдэг вэ өртөө? Цахилгаанжуулалтын таагаа юу? Бас үзэсгэлэнтэй хэлдэм бэ. Яг зөв. Өнгөрсөн 7 хоногт бид цахилгаанжуулалтынтайгаа асуудалтай байсан бол энэ 7 хоногт вакцинжуулалтынтайгаа асуудал үүсгээд амжлаа. Монгол ээжүүд маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргахаар болжээ. Одоо манайхаас зайл. Монголоос дэлхийг зайлуулна гинэ. Зөв штэ зөв. Ер нь эхийн шээс бүгдийг эмчлэн шээ. Саний үзүүлэлтийг харахад надад нэг кино санаад ороод байгаа байхгүй юу? Чи сэрэлт киног санаж байгаа үстэй. Амар орж ирдэг штэ. Орос юм чиг яалаа. Аль энэ нутгаас ирж миний охины толгойг залих гэж ирсэн амьд юм бэ. Яг нэг юм таньдаг дүр зураг харагдаад байгаа юм да. Саний явцад. Гэдэгсэн тий. Вакцин. Дотор нь манай мемигийн ногоон шилтэй ихч байна уу гэж би хайдаа. Адаг байлээ. Баг цалинтай тэмцэлсэн юм шиг байлээ. Манай их чинь бол VIP төвчний одоо үнэтэй төрийн ордоо авцаал одоо тэмцэж ясаанаа гэх тэ. Гэтэ нэг ихчийнхэн цамцан дээр миу лого байлээ. Сайн хараарай та нар. Нэрээ сайн хараарай. Яагаад яг миугаар ижилсээд ийн? Би энийг таних тэмдэг юм бах та. Миутэй хүмүүс чинь манайхан шүү. Андуурма миулаад манайх. Хоорондоо нууц кодоор ярьж энэ төр тэ. Миу. Мом. Дасаа өгөрэй. Мяу. Хамбак мяу. Эсвэл одоо таны төлөө зүтгэхэд бэлэн гэсэн тийм илэрхийл юм одоо. Жагсагчдын тангараг өргөхдөө мяу. Мяу гардуудаг өглөө. Мяу энэ төр гэ тэ. Ер нь тэгээд хуурамч хандвийн аянаас ихсүүлээд хиймэл оюун ухаанаар таньдаг хүн нь болж жүжиглдэг тийм одоо нарийн аргатай заллингууд бий болж байгаа. Та нар тэрийг мэдж байгаа ах. Тэр дундаа хамгийн анхан шатны заллин болох таацсан боллоо. Хэрвээ та үнэхээр өөрийгөө азтан хүн гэж бодсон бол яг эсрэгээр тэр үед та хамгийн азгүй хүн болж хувирнаа. Яг гэхдээ оюуны бядтай бол баг цаг хохирох юм байлээ. Яг нэг 5 сая төгрөг дотор байна те. Яг 5 сая төгрөгөн дээр л бядна гарч ирж байгаа байхгүй. Би 5 сая төгрөгөн дээр холигдуулах тийм оюуны бядгүй хүн биш. Бил бинчин биш одоо тий одоо бяд бинчин гэж яриул одоо бас гоё сонсогдож байгаа. Робот гэдгээ батлна уу гэдэг компьютер руу орохоор нэг тэгдэг шүү дээ. Гэрлийн шон сонгуулаад гэрлийн шон дээр дарах юм бол робот биш гэ тий. Тэр шиг одоо тэрний оронд та 5 сая төгрөг өхөөгүй юу гэдэг тийм явах юм бол хамаагүй дээр тий. Тимээ гэж дарчих юм бол тэнэг минь робот байх минь ч явдаа. Гэхдээ одоо тэгээд яг хэнийг дэмжигчдийн хуудаснаас, хэнийг дэмжигчдийн хаягнаас гэдгийг сайн шалгахгүй дээ. Угаасаа л холигддаг хүний нэртэй хаяг байна. Хаширахгүй л байна да.
тэр хүнийг дэмжигчдийн хаягнаас явуулахад одоо яах вэ? Заяа чинь гэхгүй. Угаасаа улс маань ард иргэдээ 4 жил тутам нэг удаа азтан болгож одоо тоглолдог болохоор ард иргэд маань залилан тасчихжээ. Та ихтэй сандаа өгч. Дараа таныг сайхан амьдруулнаа. Тэгээ. Манай нам мам энэ гэдэг. Өнгөрсөн 7 хоногийн бас нэг онцлог мэдээ гэвэл Дулаан шууганд Grammy Awards-аас одоо болж өнгөрсөн те бүгдээ мэдээ. Grammy Awards-аас. Энэ удаагийн Grammy Awards-ийн онцлог үйл явдал бол Далай Лама маань 90 наслахтаа одоо 90 наснда одоо алдарт Grammy-гийн шагналыг хүртжээ. Тэгээ одоо Grammy-гийн аудио ном гэдэг шинэ ангилалд анх удаага өөрийн бясалгал гэдэг сонгодог номоо хүртсэн байна. Манайхан ч гэсэн зүгээр сууж болохгүй гандан лейбл гэдэг шинэ микстейп хийх хэрэгтэй биш санагдлаа. Тэ? Гандан лейблийн микстейп. Шинэ уран бүтээлчдийн одоо гарах юм бол би нэрний санааг зөндөө бодоод олцсон байгаа. Лил сахил. Эсвэл гүн залбир. Бүр эсвэл лүүжин баяраа. Лүүжин баяраа. Бол ажлыг үнэхээр сүнслэг төвшөнд хийдэг л дээ, тий. Сүүлд тэр дулааны сахилгаан станц дээр очиж ном уншуулсан байлаа шүү дээ, тий. Тэр нь үйлчлэгээ үзүүлж байгаа газрын буруу биш шүү дээ. Ямар ч буруу биш. Ер нь захиалж байгаа тал нь одоо самнараар ном уншуулж яхаар мэрэгжлийнхаа номыг сайн унших хэрэгтэй, тий. Мөн энэ 2 сард хүн төрөлхтний баяр наадам өвлийн олимп Италид болон Кордина, тий. Гэтэ нэг хачиргалтай статистик байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй манай улсаас 3 тамирчин оролцож байгаа. Өвөл огт болдгоо нар шарсан Таиландаас 3 тамирчин оролцож байгаа. Яагаад юм болоо гэсэн чинь манайхан чинь өвөл бүгдээрээ Таиланд руу явчихсан юм байлээ. 3 хүн үлдээ тэр 3 нь олимпиад явд юм байлээ. За тавьсан. Ер нь ихтэй яг манай 3 тамирчдыг дагаад арын албанд нижгээд дарга нар явдаг ч тий. Ер нь тий. Таиланд бол гурлаа, манайхан ч 33 яваад байгаа да. За тэгээд өөр дэлхийд мэдээ гэх юм бол Эпштейний хэрэг манай томчууд оролцоод амжижээ. Тэгээ одоо нөгөө Обонаг Grammy Awards-д очлоо энэ тэгээд уурлаад байгаа хүмүүс энэ хэргийг яагаад анзаарахгүй байна тий. Бүр дээр үеийнхэн зургийг гаргаж ирээд Обонагийн үзүүлээд л шүү дээ. Тэрний оронд тий Эпштейний хэргийг одоо Йок нарын зургийг ухаж гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгээд Америкчуудаас гадна одоо манай Монголын лоо гэх юм лоо авах дарга маань жинхэнэ Монгол тустай хүнийг таних аргыг боловсруулжээ. Лоо авахтай хүн шүү дээ. Яаж вэ гэвэл одоо ногоо тариулаад үзсэн байгаа. Тэрдээ хурдан ургуулж байгаа юм бол наач хужаа гэсэн үг гинэ. 10-аас 20 жил хүлээлгэх юм бол жинхэнэ Монгол хүн. Гэтэ нөгөө ялын дээд хэмжээ гэдэг шиг доромжллын дээд хэмжээ бол одоо нэгнээ хятад гэж дуудах юм байт юм байна да монголчуудад. Адилхан нэгнээ хайрлаарай. Аяа чиний хамаатанч ногоогоо хурдан ургуулдаг байж мэдэн шүү дээ. Бүстэй захтар очсноо. Нааш ямар энэ жинхэнэ Монгол төмс хизээ ирсэн. Сая ирсэн. Хизээнийх энэ жилийн ургацсан. Худлаа. Монгол хүм 20 жил ургуулт юм. Шоу их сайн боллоо. Юу вэ? Сайн байна. Би таныг шүтдэг шүү гэж хэлгээд шүтдэг шүү гэж хэлгээд хамгийн дуртай жүжигч. Юу би нөө юм асуу танд нэг юм фэн клуб байгаа юу? Би эсэт орж босгоол гэж асуух гэдэг. Ямар фэн клуб байдаг юм. Энэ одоо ямар хаанаас ороод ирсэн? Ямар хэмэл та? Эсэт та нэг адууны засаа идэх үү? Адууны засаа идэх үү? Гог ахна донцсаа идэхгүй. Мэнд энэ нэвтрүүлэг явж штэ. Эфирийн цаг гүгээд энэ заа. Уучлаарай. За уучлаарай. Ягаад 1 2 3 4 гэдэг юм? Юуны тоон? Нэвтрүүлгээ тэгж эхлүүлт юм аа.
бүх юм нэг л сэжигтэй байна да. Өш. Энэ одоо юун захим заллилийн төр болоо явж байна. Арай эднэрт нэг 90 саяг амлцсан юм шиг шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Нэвтрүүлгээ эхлэмээр байна штэ. Андуураад байна штэ. Одоо яах вэ? Андуурч болно шүү дээ. Хоёроо явъя. Одоо андуурчиж. Аа ч одоо атсаа хийгээд байгаа юм бэ? Чавар зэрэг сайн болоо.